энэ хөтөлбөрт орохын өмнө болохоор би маш их юм нөгөө суралцдаг, одоо хувь хүний хөгжлөгөө тархиргаал юм хийгээд идэг гэсэн. Тэгээд яг одоо нэг сүүлийн нэг жилийн хугацаанд бол би ерөөсөө биш байна. Энэ дотроос нэг юм ингээд намайг бүр хүүе чинь нэг намайг хараад өгөөч, намайг нэг сонсоод өгөөч гэдэг байгаа мэдрэмжийг мэдрээд яваадснаа. Тэгээд хөтөлбөрт орохын өмнө нэг сар гарын өмнөөс эхлээд би ингээд маш их шүд зуулттай болчихсон. Ерөнхийдөө миний бие ингээд маш их одоо чангаралтай. Тэгээд за энэ бүр ерөөсөө л болохгүй байна. Би одоо яг хаана юунд сурах вэ гэж ерөнхийдөө нэг жоохон эрэл хайгуул хийж байсан. Энэ хөтөлбөрийг олж хараад ерөөсөө за яг 3 шатны хөтөлбөртөө танилцал энэ миний байх ёстой газар юм байна гэж шийдвэр гаргаад орсон байгаа. Тэгээ хамгийн ихний юм гигэн би хөтөлбөртөө ороод хамгийн ихний тэр нөгөө соматик бяцлаглаараа амьсгалаараа би өөрийгөө удирдаад нөгөө хэлний угаа эндэж шүднийхээ ард хийж байгаа штэ. Тэрүүгээр би эрүүнийхээ одоо энэ чангарлыг суллаад хамгийн анхны оролдлогоор өнөөдрийг хүртэл би ахиж нэг ч удаа шүү энэ эрөөний булчин чангараагүй. Энэ бол миний бие дээр гарсан маш том өөрчлөлт байгаа. Тэгэхээр өшөө илүү зүйлийг би одоо хийж чадна гэдэг итгэлтэй байгаа. Хамгийн гол юм зүгээр миний ойлгосон зүйл юу вэ гэхээр энэ хөтөлбөрт ороод би чинь өөрийгөө бүтээгч юм биш үү гэдгийг л ерөөсөө өөрийнхөө яг хүснээр би өөрийгөө бүтээх боломжтой байна гэдгээл илүү их ухамсарласан байгаа.